9 эрдний Ганжуур судар нь ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын баримтат өвд 2013 онд бүртгэгдсэн. Нийт 110 бот бол жин нь 1200-аас 1500 грамм байна. Бурхан багш бол 35 настай бол төгс гэгэрлэг болсон. 80 нас өдөр зоглож нирван дэрийг үзүүлэх хүртлээр 45 жилийн турш бол сургаал номлоо айлдсан байдэ. За тэрхүү 45 жилийн турш айлдсан сургаал номлыг бол бурхан багшийг нирван дээр үзүүлснээс хойш авнир нь бол амнаас ам дамжуулан түгээн дэлгэрүүлж байсан байгаа. За ингэж амнаас ам дамжуулан түгээн дэлгэрүүлэхэд бол буруу сонссноор бол цаашаа буруу түгээх тийм асуудал үүсэх болцсохгүй болсон байгаа. Ийм учраас бурхан багшийн дээр сургаал номлыг бол хойч өвдөө ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хүрэхийн тулд шавниран бол гурван удаа хуралдсан байдаг. Тэрхүү 3 хуралдаанаар бол бурхан багшийн тэр сургаал номлыг агуулга бүтцийн хувьд 3 аймаг савд хуваан ингэсэн байдаг. За нэг нь бол Судрын аймаг сав, за хоёрдугаарх нь бол Винан аймаг сав, гуравдугаарх нь бол Авдрмын аймаг сав гэж 3 аймаг савд хуваан ингэсэн байна. Тэрхүү 3 аймаг савын номыг бол эртний пайлын хэлд тэмдэглэн үлдээж Трипитака хэмээн нэрлсэн байдаг. Трипитака буюу тэр 3 аймаг савын номыг хожимоо бол төвдүүд өөрийн хэл дээр орчуулж Ганжуур хэмээн нэрлсэн байдаг. За монголчууд бол төвдөр Ганжуур гэж нэрлээ бас сурцсан. Монголоор бол зарилгын орчуулах гэсэн үг байна. За Ганжуур бол энэ дотроо бол ангаах ухаан, одон орны судлалын ухаан, хий шинжлэлийн ухаан, гүн ухаан, шалгадаг ухаан гэх мэтчлэн ухааны 10 аймгийг номлоо зогсохгүй энгийн оюун ухааныг яаж тэр бурхны тэр төгс гэгэрсэн оюун ухаанд хүрэх вэ гэдгийг үе шатаар ингэ номлон үлдээсэн байдаг Ганжуур дотор. Тийм ч учраас бурхны шашинтай улс орнууд бол олон хуваар барлаж, бичиж, түгээж гэж ирсэн. 9 эрднэр бичиж ингэж хойч өвдөө өвлүүлсэн Ганжуур улс орн бол ирээсээ маш ховор, нэн ховор байдаг. 1819 онд бол 9 эрднэр бол Ганжуураа бүтээж чадсан. Ингэхдээ бол өөрт байсан хамгийн ховор нандин эрдэнэ болох алт, мөнгө, шүрс сувд, оюун номон тан зэс гэх мэтчлэн 9 эрднэг маш тусгай жороор нутаглаж бихвэлдээд тэрхүү бихээ бол улмал хар цаасан дээр эрднэрээ үе дараалан гэж бичиж ингэж бүтээсэн байна. Жишээ нь эхний мөрийг алтаар бичих юм бол дараагийн мөрийг мөнгөөр ч юм уу дараагийн мөрийг оюун мөнгөөр бичдэг ч юм уу. Гэх мэтлэн бичиж 9 эрдний Ганжуурыг бол бүтээсэн байдаг. За энэ хүү 9 эрдний Ганжуурд бол зөвхөн бичих соёлын өв болоо зогсохгүй уран зураг Монголын тэр уран зургийн дүрслэл бас дүрслэгдсэн байдаг. Үүнд бол бурхан бодисодоо нарыг дүрслэхдээ Монголын уран зургийн сонгомол уран зургийг ашигласан байдаг. Түүгээр зогсохгүй бар, шувууд, яст мэлхий гэх мэтлэн бусад амьтдыг энэ хүү Ганжуур дүрслэн үлдээсэн нь бусад Ганжуураараас нэг ховор өрмөц сонцлогтой Ганжуур болж чадсан юм аа. Тэгээ 1819 онд бол монголчууд бол нийтээр бол тэмч баян тансаг бол байгаагүй. Хичнээн монголчууд ноорхоо өвчтэй байсан ч гэсэн ном эрдэнэ бол хоргоор торгоор баримтаглаж үлэн дэлгүүн байсан ч гэсэн үнд эрднэр бол номоо бол бүтээж чадсан юм аа. Яагаад энэ Ганжуурыг ингэж үнд эрднэр монголчууд бүтээсэн бэ гэвэл тухайн ном судлыг бол судлаад монголчууд Монголдоо төдийгүй дэлхийд нэр ардан төгсөн мэрэгдүүд бол төрж эхэлсэн байдаг. Ийм ч учраас монголчууд бол мухар сүсгээр бол энэ Ганжуурыг бол бүтээгээгүй юм аа. Оюун бэлгийн их эрдэнэ агуулгадж байна гэдгийг ойлгож мэдээд тэрийг бол хойч өвдөө өвлөж үлдээхийн тулд хамаг байдаг эрдэнэсээ эрдэнэ зарцуулж ингэж 9 эрдний Ганжуурыг бол бүтээсэн юм аа. Тухайн цаг үед тухайн улс гүрэнд мэдлэг оюуны өмчиг
дээдэлж байсан хүн одоо ард иргэд амьдарч байсан гэдгийг нэг том гэрчлэгээ гэрч бол одоо яах аргагүй бол энэ эсрэг эрдний ганжуур бол муу юм байна. Монгол ганжуур данжуур нь олон ихтэй тулган нэгталж, шүүн тунгааж, нарийн нямба болгосон хамгийн алдаа мадаггүй сонгодог бүтээл хэмээн эрдэмтэд үздэг үлээ. Тийм ч учраас гадаад дотоодын олон эрдэмтэн судлаачид Монгол ганжуур данжуурыг шимтэн судалж, судалгааны их сурвалжаа болгож байна.